Хэд хоногийн өмнө буюу 10 сарын 22-нд Германы Баварын мужид оршдог нэгэн жижигхэн хотод Бундесвер буюу Германы цэргийн сургуулийн үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Ингээд цэргийн хээрийн сургууль эд явагдаж байх үед 17 цагийн үед орон нутгийн цагдаагийн газрын утсанд нэгэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн мэдээлэлээр юу гэсэн бэ гэхээр нэг хүн кофе унгаад сонхоор харсан чинь тэдний гудамжинд өнгөлн дадалтын хувцастай буу зэвсэг өрсөн хүмүүс сэмээрхэн сэжиг үхий явж гинэ гэдэг дуудлагыг өгсөн байгаа. Зэвсгэлсэн хүн хотын гудамжаар явж гинэ гэсэн мэдээллийг авсан тухайн цагдаагийн хэсэг төгшүүр зарлаж ойрхон байсан 10 орчим цагдаагийн эргүүлэг явуулахаас гадна нисдэг тэрэгний дэмжлэг авсан. За ингээд залгуулад араас нь эмнэлгийнхэн болон гал хамаандынхан эднэрийн араас тухайн хэргийн газар авч очсон. За хэргийн газар явж очиход яхаарахгүй тэн зэвсэг өрсөн ганц нэг хүмүүс сүйтгэнээ явж байгаа цагдаа нарт бол ил байсан. За цагдаа нар анхааруулгүйгээр тэр хүмүүсийг зэвсгээ аяхыг бол санал болгоход өөдөөс нь буудаж шариу барьсан. За ингээд цагдаа нар үгийн зөрүүгөө шууд зөрүүд гал явуулж тухайн гэмт хэрэгтнүүдийг бас шархтуулсан. За ингээд байж итэл бөө өмөө мужигнан болдог. Ингээд нэгэн цэргийн албаагч нүүрэндээ жинхэнэ бууны суманд оногдсон учраас хээрийн сургуулийг тэр даруй зогсоосон. Цагдаа нар тэр үед бас цэргийнхний хээрийн сургууль дунд ороод ирснээ мэдэрч буу зэвсгээ буулгаж учир начраа ололцсон ийм том эндүүрэл андуурал